олон хүмүүс маань бас Pfizer Active группийг бас үүсгэн байгуулагчаар маань бас таних баг. За тэгээ миний хувьд энэ даалт ухамсар, тэгээд secret, тэгээд өөрийнхөө амьдралыг одоо өөрөө програмчлах, өөртөө одоо өөрчлөлтийг авчрах гэдэг зүйлүүдийг тийм сургалтуудыг одоо явуулдагаар маань тэгээд хувьсын эмчилгээг бас одоо манай Pfizer Active маань өдөртөн явуулдагаар маань хүмүүс бас таних баг. Тэгээд өнөөдрийнхөө би хичээлээр та нартай өөрчлөлт гэж юу юм бэ гэдэг талаар хичээлийг одоо орохоор бэлтгэлээ. За маш олон хүмүүс амьдралынхаа ихэнх үед өөрчлөгдөхийг хүсэж өөрчлөгдөх юмсан гэж одоо түүнд тэмүүлж явдаг. Өөрчлөлт гэдэг маань таны зан чанарын хувьд эсвэл ажил мэргэжлийн хувьд амьдралынхаа өөрчлөх, амьдралынхаа үзэл бодлыг өөрчлөх, сэтгэлгээгээ өөрчлөх, зан чанараа өөрчлөх, дадал зуршлаа өөрчлөх гэдэг маш олон зүйлүүд бол байгаа. За өөрчлөлт гэдэг бол үгийнхаа язгуур дээр л өөр байхыг бол хэлж байгаа. Тэгэхээр өөрчлөлт хийнэ гэдэг маань та өөр зүйлүүдийг хийж түүнээсээ үр дүн одоо бүртгэхийг л бид нар одоо өөрчлөлт гэж хэлээд байгаа. За өөрчлөлт бол бидний амьдрал өөрчлөлт хийдийгээр хэцүү ч гэсэн бидний амьдралд маш олон эерэг үр дүнгуудыг бол авчирдаг. За миний хувьд одоогоос 5 жилийн өмнө энэ Secret film-ийг бид нар маш сайн мэднэ тийм нууц гэдэг номыг мэднэ, нууцын киног, баримтат киног бид нар үзчихсэн. Тэгээд яаж бид нар энэ даалт ухамсараа ашиглах уу? Яаж бид нар өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг орчлон ертөнцид илгээж тэр орчлон ертөнц маань яаж одоо биднэрт хариулах вэ гэдэг талаар одоо техникүүдийг маш олон техникүүд байдаг. За энэ техникүүдийг би өөртөө хэрэгжүүлээд гарсан үр дүнгуудыг хүмүүстэй энгийн үгээр одоо зааж тайлбарлаж сургалтаа явуулдаг байсан байгаа. За тэгээд миний хувьд бас багш мэргэжилтэй давхар нэгтлэн бодогч мэргэжилтэй. Тийм болохоор бас бусдад зааж сургах, энгийн үгээр тайлбарлаж хүргэх тал дээр бол өөрийгөө бас би боломжийн гэж боддог. Тийм учраас маш энгийн үгээр ямар нэгэн онол ярихгүйгээр те одоо ямар нэгэн тийм бол тимийн онол, ийм онол гэж онол ярихгүйгээр зүгээр энгийн үгээр та ингимээр байна уу? Тэгвэл тэгээрэй. Та тэгмээр байна уу? Тэгж амьдралаа өөрчлөмөр байна уу? Тэгвэл та энэ техникийг хэрэглээрэй гэдэг ийм одоо зарчмаар би одоо сургалтаа явуулдаг, онлайн болон танхимын сургалтуудаа би явуулдаг байсан. Одоо ч гэсэн над дээр бас хуваарай цаг аваад орж ирдэг хүмүүс бол байдаг. Тэгээд тийм байгаа. За одоогоор болохоор манай сургалтууд болон хувьсын эмчилгээ бүгд онлайнаар хийгдэж байгаа. За учир нь би сая түрүүчлэн хэлсэн гадаадд бас магистрт суралцж байгаа, Монголдо бас байхгүй байгаа. Тийм учраас онлайнаар үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд ковидоос хойш ихэнх хүмүүс маань онлайн гэдэг зүйл рүү бас шилжиж цаг хугацаа, орон зай хэмнэж онлайнаар аливаа үйлчилгээ, сургалтыг бас авах нь илүү бас боломжтой юм байна гэдэг бид нар бас ковидын дараанаас бид нар бол бас төдийлөн мэдэж эхэлсэн байхаа гэж бодож байна. За тэгээд би яаж өөрчлөгдсөн бэ? Өөрчлөлт гэдэг юу вэ? Та нар маань яаж одоо өөрчлөгдөх вэ гэдэг ярив. За миний хувьд болохоор өөрийнхөө дадал зуршлуудаас өөрчлөхөөс эхэлсэн байгаа. За хамгийн хэцүү зүйл бол нэгэнд танд бий болсон дадал зуршлыг өөрчлөх хэрэгтэй байдаг. Амьдралаа өөрчлөхийг гэвэл та бодлоо өөрчлөх хэрэгтэй. Бодлоо өөрчлөхийг гэвэл бид нар дадал зуршлаа өөрчлөх хэрэгтэй болж байгаа. Ингээд нэг нэгнтэйгээ холбоотой болж байгаа. За тэгэн гот би эхлээд бодлоо өөрчлөх хэрэгтэй болно. За бодлоо өөрчлөх гэхээр би сөрөг юм бодохоо болий гэж хамгийн түрүүлээр шийдсэн байгаа. За одоо магадгүй надтай уулзалт тавуулсан хүн маань оройтож ирсэн бол оройтож байгаа бол хоцорж байгаа бол би те дандаа энэ ингэж хоцорж илгийн эсвэл одоо энэ одоо автобус дотроо явж ээж тэнд явж ингэж худлаа ярьлаа гэж ингэж бусдыг ингэж буруугаар бодож одоо сөрөг зүйл ингэж бодхоосоо илүүгээр эерэг одоо зүйлүүдийг бодож эхэлсэн байгаа. Тэгээ энэ их тийм difficult байсан, хэцүү байсан. Гэхдээ одоо би байн санаж за би яагаад сөрөг талаас нь бодох гээд байгаа юм. Магадгүй тэгсэн байлгүй дээ. Магадгүй тухайн хүний ойлгох цаг нь болоогүй байлгүй дээ. Эсвэл тэр хүний бодож сэтгэж байгаа нь тэр байлгүй дээ ч гэдэг юм уу. Иймэрхүү маягаар ингэж юмыг эерэг талаас нь харах, ингэж зөв бодох одоо бодлоо өөрчилсөн гэсэн. За тэгээ үүний дараа би давхар одоо юугаа зуршлуудаа өөрчлөхийг шийдсэн. Одоо жишээлбэл миний хувьд болохоор цаг ашиглал айгүй муутай, цагийг үр бүтээлгүй өнгөрөөдөг. Тэгээд маш олон тийм одоо хабитууд байсан.
буруу туршлууд байсан. Тэгээд тэдгээрийгээ би одоо өөрчилсөн байгаа. Мэдээж өөрчлөлт гэх гот өнөөдөр би өөрчлөгдөе гэж бодлоо. Маргааш шууд өөрчлөгдөхгүй. Энд маш их цаг хугацаа тэгээд сахилга бат хэрэгтэй гэсэн. Ер нь бол төвчээрийг сурчвал, сахилга батыг сурчвал ер нь маш одоо хол явдаг, маш олон амжилтанд хүрдэг юм шиг санагддаг. Тэгэхээр энэ одоо бодлоо өөрчлөхөд, энэ дадал зуршлаа өөрчлөхөд ер нь өөртөө өөрчлөлтийг авчрахад хамгийн хэрэгтэй зүйл бол дисциплин буюу сахилга бат. За хэл сургад ч гэсэн сахилга бат хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр сахилга бат гэдэг зүйл маш их хэрэгтэй. Надад тэр зүйл нь байхгүй байсан. Тэгээд би ингээд алхамаар одоо дадал зуршлаа өөрчилж эхэлсэн байгаа. За тэгэн гот эхлээд би өөртөөгөө яриад өөрийгөө ингэдэг байсан. За чи өнөөдөр одоо чи ганцхан цаг суугаад энийг л хийчих. Тэгэх юм бол би чамд тэгнэ. Эсвэл ингээд орой би хүү юм чихэрлэг юм мэдмээр, гурлын мэдмээр санагддаг. Тийм бас зуршилтай байсан. Бүр тийм зуршил. За тэгэн гот нь би за чи чихэртэй юм одоо идэхгүйгээр өглөө идчих. Би чамд өглөө 2 чихэр юм одоо чихэрлэг юм өгье гэдэг ингээд юм жоохон хүүхдийг ингэж эвтэйхэн аргалж байгаа юм шиг өөртөөгөө ярьж өөрийгөө одоо ингэж үгэнд оруулж эхэлсэн. За тэгэн гот миний дотоод ингээд тэрсэлтэх нь болоод эхэлсэн. Би одоо гурлын юм идэхгүй гэх юм агийн дотроос улам тэрсэлтээр эхэлнэ шүү дээ. Тэгэхээр би одоо идэхгүй чи өглөө идэн. За юу одоо л тэрсэлчих чи гэхээр өглөө 2 одоо идэн мэдэн ч гэдэг юм уу те чи өглөө хүснээрээ одоо л битгий дээрээ өглөө чи гоё хүснээрээ өглөө чи гоё тэгвэл унтчих одоо гоё унтаад амарчих тэгвэл би чамаа өглөө ингэж шагнана ч гэдэг юм ингээд өөртөөгөө харилцах харилцаанаас бас эхэлсэн гэсэн үг. За ингээд яваад эхэлсэн. За зарим нэг програмуудаа би бас өөрчилсөн. Одоо жишээлх юм бол би маш их инээх юм бол би уйлна гэдэг юм програмтай, сөрөг програмтай байсан. Тэр нь маань багаас надад бий болсон. Одоо уйлах хүүхдийн хошног урд өдрөө гэж бид нарт тийм зөөрөг байдаг шүү дээ. Энэ зөөргийг би багаасаа маш их сонсож өссөн болохоор би зөндөө инээх юм бол надад 2-3 удаа дараалан аз жаргалтай үйлүүд болоод өнгөрчих юм бол би уйлах юм шиг надад санагддаг байсан. Тэгээ бүр өөрийгөө бүр уйлахыг одоо хүлээдэг байсан гэсэн. Бүр тэрэндээ итгэцэн. Одоо би одоо уйлна гэдэг ийм итгэл үнэмшилтэй ийм одоо толгоонд програмтай байсан. За тэгээ энийг би өөрчилсөн. За би одоо инээж ин би одоо аз жаргалтай байна. Өнөөдрийн миний энэ инээд маргаашийн миний аз жаргалтай байдлыг эхлэл гэж би өөртөө өдөр болгон хэлж эхэлсэн. Тэгээ энэ нэгэд өдөр би тийм болчоогүй. Ингээд бараг 2 сарын дараанаас би нэрнгээсээ би зөндөө хоног инээсэн ч гэсэн би уйлахаа болцсон байсан. Өмнө нь болохоор би ямар нэгэн аргаар инээсэн л бол би уйлдаг байсан. Харин одоо энийг 2 сар би ингээд дисциплин гаргаж ингэж явсныхаа дараа би энийг өөрчилж чадсан гэсэн. Энэ бол өөрчлөлт. Би өмнө одоо 2-3 хоног инээсэн байсан бол эсвэл 2-3 цаг инээсэн байсан бол за одоо би уйлна. Би хитрхи олон инээгээд байна. Одоо би нөгөө уйлах хүүхдийн гэдэг шиг одоо тийм юм болно гэж итгэдэг байсан бол тэрийгээ болоод би энэ миний өнөөдрийн аз жаргалтай байдал маань миний дараагийн аз жаргалтай байдлын эхлэл гэж би сольж репрограммын буюу дахин програмчилсан байгаа. За ингэж одоо өөрчлөлтийг өөртөө авчирсан. Тэгээд түүнээс гадна маш олон өөрчлөлтүүдийг бол авчирсан. За тэгээд ер нь би эндээсээ юу ойлгосон бэ гэхээр өөрчлөлт гэдэг бол ганц шөнийн дотор бий болдгоо. Хүний сахилга бат төвчээрийн үр дүнд бий болдог. Уйхгүй хөдөлмөрийн үр дүнд бий болдог. Хэрвээ та өөртөө өөрчлөлтийг авчирч чадах юм бол түүний амт нь маш амттай. Яг л одоо таны дуртай энэ кофе шиг таны өөрчилж чадсан тэр зүйл өөрчлөлтийн дараа эргээд харахад маш амттай. Тэгэхээр одоо зарим хүмүүс маань өөрчлөгдөе гэж бүр боддгоо. Бүр ингээл би ингэж амьдрах ёстой. Энэ бол миний хувь тавилан гэж итгэдэг. Зарим хүмүүс маань түүнээс арай дээгүүр одоо тий ухамсарын түвшин нь арай дээгүүр хүмүүс маань миний энэ болохгүй байгаа юм байна. Би энэ зүйлүүдээ би өөрчлөнө гэж тэд нар маань одоо эхлээд өөрчлөгдөхөөр шийдвэр гаргадаг. Өөрчлөгдөхөөр шийдвэр гаргасан үеэс өөрчлөлтийн 50% нь эхэлдэг. За ингээд би өөрчлөгдөх хэрэгтэй гэж бодож эхэлдэг. Тэгээд өөрчлөлтийн дагуу хайж эхэлдэг. За ингээд магадгүй хайж яваад магадгүй зарим нэг нь сэтгэл судлаач дээр очино. Зарим нэг нь магадгүй бясалгал хийн. Зарим нэг нь магадгүй ховсын эмчилгээнд орсон хүмүүс маань бас байгаа бах.
Тэгэхээр ховсын хэмжээлгээ бол сэтгэл хөдлөлийн хамгийн үр дүнтэй эмчилгээнүүдийн нэг. Өөрөөр хэлэх юм бол даалт хумсартайгаа ажиллах, түрүүний миний хэлсэн affirmation хэлэх, төсөөлөн бод харгыг хэрэглэхтэй магадгүй бичих ингээд маш олон аргууд байгаа. Мөрөөдлийн самбар хийх гэх эднэрийг ашиглахад маш их цаг хугацаа ордог учраас бид нар бас үүнийг хөнгөвчлөөд шууд нөгөө нэг тархины surgery буюу тий мэс засал хийлгэж буюу бага хэмжээний тархины мэс засал хийлгэсэнтэй тэнцвүү хэмжээгээр таны даалт хумсартай ажиллаж ховсын эмчилгээг бол хийдэг байгаа. За ховсын эмчилгээний маргаашнаас шууд бүх юм өөрчлөгдөд шууд маргаашнд нь юу байна гэж бод шууд тэр асуудал маань арилна. Гэхдээ тэр асуудал маань танд эхлээд тэр асуудлын талаар танд ойлголтууд очино. Түүний дараа тэр ойлголт маань тань дээр бий болно. Тэгээд тань тэр юм маань хэрэгжиж эхэлнэ гэсэн. Тэгэхээр бид нар ховсын дараа зарим хүнд шууд 7 хоногийн дараанаас шууд ингээд өөрчлөлтүүд мэдрэгдээ явцдаг. Зарим хүмүүс 1 сарын дараанаас мэдрэгддэг. Энэ маань тухайн хүний тэр өөрчлөлтийг хүлээж авч байгаа тэр чадал потенциалаас нь хамаарат байгаа гэсэн. Тэгэхээр ямар тач бид нарын ховсын эмчилгээ ямар ч үр дүнгүй болно гэж бол байхгүй. Бид нар тодорхой хэмжээгээр өөрийнхөө тэр маш хүнд тэр гэмтлээсээ багаар авч хайж байгаа гэсэн. Жишээлбэл бид нар маань энгийн үгээр хэлье л да. Бид нар маш бохирдсан маш олон жил угаагаагүй юм савыг бид нар эхлээд пэри хийгээд нэг удаа угаалаа. Тэгээд 100% арилахгүй ч гэсэн нэг 70-80% ингээд эхлээд тоос заваан тэр бохир зүйлүүд нь арилна шүү дээ. Дахиад бид нар 2 дахь угаалаа ахаад арилна тий. Дахиад 3 дахь угаалаа ингээд цав маань цэвэрхэн болно. Яг түүнтэй адилхан бид нар тэр гэмтлээ тийм гүнзгий гэмтлийг ингэж багаар ингэж авч хайж байгаа гэсэн. Үүнийг авч хаях хамгийн үр дүнтэй арга бол ховсын эмчилгээ. Тэгэхээр ховсын эмчилгээг орж байгаа хүмүүс маань маш их өөртөө анхаарал хандуулдаг, энерги ухамсарын түвшин өндөртэй ийм хүмүүс байгаа. Зарим хүмүүс бүр өөрийгөө өөрчлөгдөх ёстойг ч мэдрэхгүй явж байдаг. Бүр ингээ би болж гинэ гэж яваад байдаг. Эсвэл зарим нь миний хувь тавилан энэ юм чи би яах вэ гэж явж байдаг. Гэтэл та өнөөдөр би өөрчлөгдөх хэрэгтэй гэдгээ мэдээд өөрчлөгдөөд шийдвэрээ гаргаад тэгээд ховсын эмчилгээнд орчихсон явж байгаа бол та өөрчлөлтийг хийж гисэн явж байна. Жоохон л хичээх тэгээ итгэх л үлдлээ гэсэн. Тэгэхээр түрүүний миний хэлсэнчлэн бага зэргийн танд сахилга бат хэрэгтэй. Тэгээд үүнийг өдөр болгон хийх хэрэгтэй гэсэн. Ер нь ингэж өөртөөгөө бид нар ажилласнаар амьдралдаа өөрчлөлтийг авчирч чадна. Өөртөөгөө ажиллана гэдэг маань өөртөө сахилга баттай байхыг хэлнэ. Тэр хийх ёстой зүйлүүд өөртөө өдөр болгон хийн, өөрийгөө урамшуулна. Би хинбэ гэж өөрийгөө таньж мэднэ, өөрийгөө өөрчлөн, өөрийнхөө алдаа дутагдал байвал түүнийг засна, түүнтэйгээ ажиллана. Тэгээд өөртөө байгаа зан чанарын доголдол байх юм бол энэ зан чанар яагаад надад бий болов? Би багадаа ямар асуулт асуу гэж өөртөөгөө ингэж холбогдно. Бид нар нэг мэдэн штэ. Байгальд гарч байгаль их төлхийтэйгээ холбогдох те ингэж нэг ярьдаг. Тэгвэл бид нар өөртөөгөө холбогдох хэрэгтэй, өөрөөсөө асуух хэрэгтэй, өөрийнхөө энэ даалт ухамсараас асуух хэрэгтэй. Би яагаад өнөөдрийн энэ асуудал маань надад яагаад ирв? Би яагаад магадгүй гадаад явахыг хүсээд байна? Би яагаад магадгүй энэ хүнтэй амьдрахыг хүсээд байна гэдэг ингэж өөрөөсөө асуултыг асуугаад орхино. Дахиад нэг өдөр асуугаад орхино. Маргаашнд нь асуугаад орхино. Ингээд хизээ нэгэн өдөр магадгүй 7 хоногийн дараа, магадгүй сарын дараа танд энэ асуултыг хариулт ирнэ. Яагаад гэвэл би тэгэхэд дуртай юм биш үү? Яагаад гэвэл би тийм юмнаас би ад жаргалыг мэдэрдэг юм биш үү? Яагаад гэвэл би дахиад тиймтэй ийм юм шалтгаантай. Яагаад гэвэл би ийм, яагаад гэвэл би тийм. Тэгэхээр энэ зүйлийг ингэж өөрөөсөө асууж, өөрийгөө таньж мэдэж, өөртөөгөө ажиллана гэдэг бол өөрөө маш агуу ажил. Орчлон ертөнцид биднэрт эндээс илүү том ажил гэж байхгүй. Тэгэхээр та өнөөдөр өөрчлөгдөх гээд явж байгаа бол жоохон ч гэсэн өөрчлөгдөх хэрэгтэй гэж бодоод явж байгаа бол би танд баяр хүргэмээр энэ бол хамгийн том агуу ажил. Бид нар өхөн хөвгтлээ өөртөөгөө л ажиллана, өөртөөгөө л тэмцэнэ. Яагаад аз жаргалтай амьдрахын тулд, яагаад гэвэл бид нар аз жаргалтай мөч болгоно, аз жаргалтай сар, жил, хоног болгоныг эсгэхийн тулд бид нар
эзнэрээ амьдрахын тулд энэ амьдралын амар амгалан аз жаргалыг мэдрэхийн тулд бид нар өөр өөртөө ажиллана. Хэрвээ та аз жаргалтай амьдрахыг хүсвэл хэрвээ та заавал олон цаг ядарч ингэж одоо зовж амьдрах шаардлагагүй өөрийгөө хөнгөн амьдралдаа талархаад амар амгалан ийм амьдрах боломжтой. Тийм учраас бид нар өөрчлөлт биднэрт хэрэгтэй. Ер нь бол өөрчлөлт бүх насны хүмүүст хэрэгтэй. Хүн хөгтлөөл өөрийгөө өөрчлөн өөртөөгөө л зурлалт нь өөр хинтээч биш. Тийм учраас одоо энэ өөрчлөгдөхийг хүсэж явж байгаа хүмүүстээ би баяр хүргэмээр байна. Хэдийгээр өөрчлөлт нь бид нарын төвчээрийг барж 1-2 хоногтоо ирдэггүй ч гэсэн өөрчлөлт бол өөрчлөгдсөний дараа маш амттай. Таны амьдралыг бол маш ихээр өөрчилдөг гэсэн үг. Миний хувьдас би мэдцгэлдээ би одоо маш олон удаа аффирмашн хийж замдаа явж байхдаа одоо магадгүй дуу сонсож, хөгжим сонсож ингэж happy явж байхын оронд би маш олон аффирмашныг хийж бүр хэлэх үед миний энэ одоо энэ шанаа бүр ингээм өвддөг байсан шүү дээ. Амар олон ингээд давтаж хэлсээр байгаад миний энэ шанаа бүр ингээд нэг юм дотроо ингээд чилж өвдөд байдаг байсан. Тэгэхээр тэр мэдрэмжийг би ерөөсөө түүнийг би тэсээд одоо энэ бол зүгээр гээд ингээд одоо тэсээд яваад байсан. Тэгэхээр заавал одоо тэгэж хүнд замаар тэгээ заавал зовж амьдрах шаардлагагүй. Өөрийнхөө хүссэн амьдралаар аз жаргалтай амьдрах юм боломжтой байдаг шүү. Тиймээс та нар маань өөрчлөлт гэдэг зүйлийг насан туршдаа бүх насны хүмүүс маань хийнэ гэж ойлгох хэрэгтэй. Яагаад өөрчлөлт хэрэгтэй вэ гэвэл бид нар аз жаргалтай амьдрахын тулд өөрчлөлт хэрэгтэй. Би сандаг л да одоогоос 2-3 жилийн өмнө одоо ч гэсэн ингээд би заримдаа маш олон удаа ингэж аффирмашн хийх үе надад байсан. Одоо ч байгаа ингээд хөгжим сонсоод эсвэл гоё ингээд явахын оронд те ингээд нэг газраас нөгөө газар руу алхаж явахдаа машинаар явж байхдаа ингээд амаа чилтэл яг энэ одоо эрүүгээ чилтэл гэх юм уу ингээд юм олон хэлсээр байгаад яг энэ аваар нэг юм өвдөд идэг байсан чилээд тэгэж өвдөлт би одоо аффирмашн хийдэг байсан. Яагаад гэвэл өөрөө хүссэн тэр гоё амьдралтай хүрэхийн тулд тэгэхээр альва нэг зүйл бид нар заавал хичээл зүтгэл биднэрт хэрэгтэй. Өөрчлөлт хүртэл өөрөө зүгээр хүрээд ирэхгүй шүү дээ. Бид нараас хичээл зүтгэл шаардна. Сахилга бат шаардна, төвчээр шаардна. Үүний дараа таны хүсэж байгаа тэр өөрчлөлт маань ирдэг юм шүү. Тийм болохоор бид нар альва юмд бүх юм одоо өгөөтэй аваатай. Орчлон ертөнц маань бөөрнхий. Тэ дэлхий бол бөөрнхий. Та юуг өгнө түүнийг л аавна. Тэгэхээр энд нэг хүнийг хомдоогоол, тэнд нэг хүнийг хомдоогоол, тэрнтэй нэг хэрэлдээд, энтэй нэг хэрэлдээд явах юм бол таны амьдрал тийм л болно. Тэгэхээр аливаа зүйлд яг ингээд юм тайван ууж хүлээцтэй хандаж, ойлгож хайрлаж хандаж эхлэх юм бол энэ зэрэгээрээ таны амьдрал хөнгөн байдаг. Нөгөө зөв явбал зөөлөн замбуулан гэж дуу байдаг шүү дээ. Тэгэхээр яг л энэ түүнийг л тайлбарлаад байгаа гэсэн үг. Би одоо тэг манай Pfizer академид маш олон төрлийн янзын одоо үйлчлүүлэгч маань байдаг. Зарим хүмүүс маань цаг аваад одоо ховс маань эхлэхийн хооронд за би боллоо та нар юм худлаа юм байна. Тэг та нар одоо юм лөөрчин байсан юм байна гэдээ баг тийм юм яриад ингээд байдаг хүмүүс байдаг. Ховс бол өөр. Бид нар ингээд тухайн хүн маань ховсын төлөвт орчихсон ховсоо хийж яхад нь бид нар таны цаг боллоо та гараарай гэдээ гаргаж чадахгүй шүү дээ. Бид нар тэр хүнийг имжлэгийг дуусгаад гаргана. Гэтэл тэр хооронд дараагийн хүний маань эхлэх цаг болчдөг. Тэгээд тэр үедээ ингээд хүлээцтэй хандахгүй тэрүүхэн хооронд ч юм боли худлаа байсан байна. Хүй хаа гэдээ ярьдаг үйлчлүүлэгч байхад бүтэн одоо тэг цаг нь хоцроод байж хахад за одоо болоогүй байна уу? Та нар маань яаж ингэж харцах үйлчлүүлэгч байгаа. Энэ болгон хүний энергийн түвшин, хүний энерги ухамсарын түвшинтэй холбоотой. Тэгэхээр бид нар өөрчлөгдөөд ийм одоо эерэг зүйлүүдийг хийгээд эерэг одоо ийм позитив одоо майндсеттэй яваад ах тусам эерэг зүйл бодоод яваад ах тусам бидний үйлдэл эерэг болж эхэлдэг. Бид нар тэхгүй сөрөг бодол бодоод сөрөг юмд автаад сөрөг мэдээлэл сонсоод яваад ах тусам бид нар яг л ийм одоо жоохон юмд бухимддаг, төвчээргүй юмыг дандаа буруу талаас нь хардаг юм болдог гэсэн. Тэгэхээр өөрчлөлт бид нар дээр одоо ингэж бид нарын хичээл зүтгэлээр цаг хугацааны дагуу бид нар дээр ирдэг байх нэ. За тэгээд өнөөдрийнхээ хичээлээр би та нартай өөрчлөлтийн талаар орлоо. Тэгээд миний хувьд болохоор өөрөө өөрчлөгдөөд явж байгаа, өөрчлөлтийн амтыг бас мэдрээд явж байгаагийнхаа хувьд
өнөөдөр өөрчлөлтийн хичээл та нартай бас орлоо. Тэгээд дараагийнхаа хичээлээр та нартайгаа эргээд бас уулзъя.